Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд өндөгтэй дахианы шүлэг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За маш энгийн меню байгаа. За тэгээд ямар ч дахиа ашиглаж болно. За дахианыхаа гадна талын хальс эднэрийг ингэж янзлаад энэ хальстай махын ингэж шууд хэрэглэвчнэ. Тэгээд хальсыг ингэж янзлаад энэ гол махын бас өөрөмд ашиглангаа ингэж зөвхөн энэ хальс махаар нь ингээд ус хэвлэх бас зүгээр болдог. За тэгээ дахианыхаа ясыг хийвэл бас бүр гоё болно. За 2-3 аяга ус хийгээд сайдар устгахчна. За тэгээд ногоон сонгон хийгээд баг зэрэг давс барьж хийсэн байгаа. За тэгээд өндгөө хаяанд хийгээд сайдар утгахчна. За тэгээд төрүүлж ингэж бас хийгээд галын унтраагаад за тэгээд нэг 5 минут тавцаа байлгаад за нэхэд бол ийм гоё өндгөн ингээд гоё биетэй болоод ирсэн байгаа. За тэгээд тавгалчна, хайгалчна. За амсаад үзье. За үнэхээр энгийн бөгөөд маш гоё амт гарч ирсэн. За тэгээд жоохон амт султай санагдах юм бол баг зэрэг сой соус тэгээд дашида шүлний амтгч баг зэрэг хийвэл бас их зүгээр болдог. За энэ чирээс гэсэн маш гоё амтгч байгаа учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.